яваач гэлээс чалаа гэж амар уурлаад тэгэхээр би юугаа цонхоо ингэж нэгэд инээч хэлвэл явлаа. Энэ манай 50 настангууд яагаад ингэж нэг чирээдэт юм бэ? Залуус гэдэг чинь одоо ерөөсөө ахмадуудынхаа ингээл үрийг сонсоод Яах хэвээр хүндлгүй л хандчихсан. Тэртээ тэргүй хэлэхгүй л бол засрахгүй. Өөрсдөө л манай залуучууд баг та нарын асуудал болжээ. Өнөөдрийн нийгмийн хувьд. Юм уу тий. Миний хотод бөмбөр ингэж нэ. бөмбөртэй юм уу? Бөмбөртэй биш нэг тийм хатах шанс яваад тий. Таних тийм нарийнх өнгөр дуурд юм. Тий. За аялаа тэгвэл хоолны өмнө ярьсан гоё. Кофе гоё. Кофе гоё гэх үү. Хоёлаа юу яаш штэ. Би кофе авчирсан. За. Дүүн чанах юмуд авчирсан байна. Ер нь бол хоёр талаас 80% гэж бодоход 30-50-тай битээр юмнуудаа бэлтлээ. Аргагүй 50-30-30-50 влогныхан байна. Эхэлсэн одоо юм уу? Эхэлсэн шүү дээ. Эхэлчихэд юм уу? За. Тэгээ яг байгаа нь энэ шүү дээ манайхаа. Би тэгээ Темката би чамайг ингээд танилцаад 6 жил болж байгаа гэдэг чинь үгүй юм биш шүү дээ. 10 жил болж байгаа. Тийм үү? Тийм шүү. Тэгээд 10 жилийн туршид ингээд өөрхөөс нэг зангаараа Тийм биш дээ 10 жил болсон биш тий. Тэгээ одоо ингээд манай гэр бүлийн найз дүү бас ахаад манай крүү бол өргөн болсон тий. Хонд идэг залуучууд гээд ингээд олуулаа олсон бид нар. Тэгээ олуулаа айгуу гоё нөхөрлийн үнцэн тэгэл би биэндээ тусалдаг, дэмждэг гэл олон гоё юм зүйлүүдийг бий болгоод явж байгаа. Тэгээд дүүдээ гоё бэлэг бэлтсэн. Яа за. Энэ юу вэ? Игравч хүмүүс энэ юу вэ? Бача кофе гэж. Кофе юм уу? Тий. Би чог виски гэж, коньяк гэж хэлэх гээд байна. За баярлалаа. За баярлалаа. Гэж байгаа болохоор. Ямар гоё юм уу те. Юу ямар уралтай юм бэ? Йоо. Би үүд амир хүүхдэггүй юу? За чи надад хайрцаг барьсан юм. Йоо, тасчихжээ. За энийг хас. Чи гайхал та. Харалчи те. Бача кофе гэж юм байна. Тэгээд энэ 6 төрөлтэй юм байна. За. Одоо яг хүнээс бэлэг авах бол гоё. Гэхдээ ингээд гинт ингээд авах бас гоё л да. Гэхдээ ингээд зөрүүлээд юм байхгүй болохоор. Үгүй яа. За баярлалаа. Гүү штэ. Тэгэхээр жоо эвгүй санагдлаа. Яг хөө нэг 50 насны юм байна. Юм ихэлж байгаа юм чинь. Тэгээ хоёул гоё төслөглөж байгаа юм чинь. За би кофе дээр виногоо нэгсэн шүү. Бас мартахгүй ба шүү. За. Кофе байна. Энэ сахар ямар гоё юм. Би дандаа хэвлэж байгаа юм уу авсан шүү. Тэг хайрцагныхаа цаанаас өмсдөг. Тийм. Задлцсан юм чинь. За ямарыг нөх юм. Надад ч уучих ойлоо тэгвэл. Та ер нь та кофе хэр уудээ? Би өглөө яг ажил руу орж ирээ. Ажлынхаа хотод босож байгаа. Хаарц сууж байгаа. Эспрессо юм уу? За энэ юу юм? Ковид тасаад хамар нэлээд мууцсан. Юу вэ? Энэ жимсний өнөр юм чинь. Ямар жимс? Бөөрөлцгөн ч юм уу нэг тийм. Элцгэн гэдэг юм зөв. Ямар мундаг юм 50%. Тэгвэл гүзээлцгэн юм. Тийм үү? Гүзээлцгэнтэй. Гүзээлцгэн? Тэгээ нэг ваниль юм гоё чихэрлэг юм гоё нэрсэж байна. Тэгээ энэ өөр аягүй бүр савлгаа нэн хараад нөгөө кофег шинээр нь ялгаад ингээд өөр юм хүмүүс. Тасна. За тэгвэл энэ чинь яч те чанчи те. Чанчиж байгаа. Одоо би сайд чих юм. Болно шүү дээ. За кофе Усман буцалж юм тэгээд тэрний өмнө би гоё талхан дээр би гоё шар тос бэлдсэн байгаа. Өрөм бэлдсэн байгаа. Чи шар тостой талах идсэн үү? идэлгүй дээ. Шар тостой талах идэн, шар тостой кофе уун. Оёос идэн гэл янз янз идэн шүү дээ.
Шар тосыг чи одоо ер нь яг супер фуд гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Бид маш ашигтай, маш сайн. Тэгээд ер нь хамгийн сайн чанарын тоснуудын нэг болсон. Одоо чамайг Японд амьдарч байхад би шар тосоо очиж өгч баярлалаа. Баярлалаа шүү дээ. Үнэхээр мэдээ даарай. Жишээ олддгоо зүйл үү дээ. Манай ах малчин болохоор манай төрсөн ах малчин шүү. Тийм үү? Тэгэл тэр манай ахын ч хоолны юм шүү дээ. Тийм л та. Тийм. Өө манай ах хоолыг янз бүр. Цаа зүгээр сууж юм идөө гэж. Оо ямар гоё харагдчихна. Ямар юу үзэж байна гэх. Би энэ захан дуртай шээ тий. Би бас цэцэрлэг таахта. Хин ихтэй хөрөлөд захын гоноо төрчихсэн. Хүү минийх гэдэг. Одоо хоёулаа гоё талхаа Монголда байсан талхаа Монгол цагаан эдээгээрээ баяжуулаад. За. Тэгээд Монголда өдөрсөн. Тэгтхэн дээрээс нь төрөж идэнэ. Ойр барин идсэн үү? Ойрцтой идэг юм байна. Би энэ ч юм. Нүд байна. Тий. Хөрийн нүд ч гэсэн. Тий. За би тэгвэл гişүнтэй гэсэн юм. Амтлаг брэнд. Бүцэлт. Чи аль кофенээс нь авч? Минийс нарч. Бүцэлт кофе аваад бүцэлт юм бариад. За. Чи Монгол хөтөхөө. Татсан да би чам шиг онгоолгож үзье. За манайхан би онгоолгож чадах. Ингээ онгойлгох чил ер нь нөхөр хэрэг байна уу гэсэн шүү дээ. Нэг онгол. За. Дөр онгоолгоно. Баярлалаа. Яа. Манай техник ингэдэг гэсэн энэ 100% Монгол одоо энэ жимсээ ашиглаж хийдэг. Тий. 100% Монгол жимсээ ашиглаж хийдэг. 100%. Тий. Тэгтээ зөвхөн гүзээлцэг нь гаднах. Гүзээлцэг чинь тэгтэлтэй тий Монгол гэдэг. Чи яасан сайн мэдээ би гайхуулах гэдэг чи. Гүзээ мэдчихэж. Зя кофе маань бэлэн болсон. Ямар гоё нэ. Айтдаг гэхээр. Ваа, энэ ямар. За би чиний реакцныг үзчихье. За юм. Надад зүгээр яг ноол өгөхөд нэг юм хардлага байсан баг. За үнэр нь л ингэж үнэрсэж байгаа бах та гэж бодсон чинь айгүй гоё. Амт байна. Кофений амттай тэгээд ингээд энэ хилний тэр цаана яг тэр жимсэн. Тэр жимсний амт нь орчиж байна. За. Минийх ч өхрийн нүдтэй. Би ч бас нөөний ингэж иддэг юм ч бассан. Бас лайхтар хатсан штэ гэж. Зүг штэ. Эдний баринууд гой зөөлөн даруух амттай байна. Тийм ээ. Амар хурц амттай нэг тийм биз дээ. Бүр бялуун маань тийм биш аягүй гоё юм. Ах манай ээж хэрэглэдэг. Тийм. Тэгвэл одоо үндсний үйлдвэрлэгч нарыг ингээд дэмжихээс өөрөө ингээд дэмжих маш олон шалтгаан байдаг байхгүй. Шинээр үйлдвэр хийж юм тий. Ажиллах хүч авч юм. Тэгээд ингээд Монгол хөрсөндөө угсан одоо хүнсээ бүтээгдэхүүнээр хийн гээл ингээд хичээж ин чармааж ин. Тэгэхээр би ингээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үнэхээр дуртай. Тэгээ өөрөө ч гэсэн Монгол бизнес хийхэд ямар хэцүү байдгийг зовлонгийн мэдхийн дээр мэддэг хүний хувьд өөрөө мэдэрдэг хүний хувьд ингээ хараад худалдаа авалт хийхдээ хүртэл би барин ч гэсэн ингээд өөрөө бас гоё амттай тий ингээ аваад хэрэглэх дуртай байдаг хгүй. Би бол энийг хүмүүст уриалмаар. Тийм ээ. Гүзээлцэг нь бөөрөлцөг нь хоёр нь хоёроос бус нь бүгд Монгол хөрсөнд дурсан юм шиг. За битгаар тэгээд за баярлалаа гоё байлаа. Өглөөний цагаа тий өглөөний цагаа уучлаа тий. Үл орлоо гэдэг шиг. За ингээ одоо эхлэхгүй. Кофе уусан шүү басна би манай хэдэд кофе хүрх юм уу? Хөрн байхад ичнэ. За та хэд кофе өгнө за. За ингээ битээр ингээд цаашдаа хамтдаа нэг зүйлийн тухай ярилцсан. Олчилж нэг нь хоол хийн, нэг нь идэнэ. Тэгээд нэг нь бол харилцаан дээр нэг нь
нэг кейс бэлдэж ирэх юм. Нэг нь. Тэгэд нэгэндээ үзүүлэхгүй байгаа байхгүй юу? Би үзэх гэж янз бүрээр яаж байгаа. Тэгээд нэг нь болохоор тэр кейс дээр өөрийнхөө энэ 50 жилийн туршлагаар тэрнийг би ингээд аль болох зохицуулах гэж шийдэх гэж оролдох юм. Тэгэнгүүт нь бас нэг газар байгаа юм. Битэр чи хувь хүмүүс яваад штэ. Тэнгүүт нэг байгууллага орж иж байгаа компани. Тэр нь болохоор позитив дадал гэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм газар байгаа. Тэд нар болохоор энэ доор штэ манайхаа энэ комент хэсэгт битэрийн ярьсныг дүгнээд, цэгнээд яг мэрэгжлийн үүднээс энэ дээр ер нь ямар хүн сэтгэл зүйтэй байвал дээр өгдөг зөвлөгөө өгнө. Ингээд хин хэндээ хэрэгтэй ач холбогдолтой зүйл хий гэж бодсон юм. Тий. Тэгэхээр ер нь бол влог дээрээ бит хоёр нэг дугаар дээр хоёр жор хуваалцсан. Тэр нь нэг нь хоолны жор, нэг нь харилцааны жорыг хуваалцнаа л гэсэн үг. Би болохоор ингээд хоолоо чанж шараал сайхан бэлтгээл болгоол идэхэд хамгийн таатай байдлаар хоолоо бэлтгэн. Би болохоор Темкагийн өгсөн надад одоо уншиж өгөх кейс дээр нь аль болох ингээд хүмүүсийг зүгээр хүсэж байгаа байхгүй юу. Тэгээ бидний хамгийн амттай хоолыг хүсдэг. Тэрэн шигээ бид нар хамгийн амттай үгийг бид нар бусдад хэлэх хэрэгтэй. Бид нар хамгийн гоё үгийг сонсохыг хүсдэг. Тэрэн шигээ бас бусдад тэр гоё үгийг хэлж явах хэрэгтэй, тий? Гэхдээ харилцаан дээр амар хэцүү юмнууд байгаа. Гэхдээ би ямар кейс ирэх юм гэдэггүй. За өнөөдрийн кейс юу ингээ ахаасаа өглөө нэг асуусан. За өөр хэлэх юм байгаа мó? Тэг одоо шууд юу яа? Чи хоолоо хийх байна. Тэгээ би одоо шууд хоолоо хий. Би одоо энэ гоё асуух хэрэгтэй шүү дээ, тий? Уучлаар би ингээд хэдийгээр юу гоё талах тэгээд үндэсний цагаан эдэгээр баяжуулаад дээрэс нь үндэсний бүтээгдэхүүнээр баяжуулаад эзэн ч гэсэн. Одоо бас жоохон өсөхгүй тий. Миний аман дотор бороо орж байна. Юу гэсэн тэр нэг шүс гаж чинь. Аман дотор бороо орж гизэн дотор концерт гаргаж байна. Зөв. Тийм учраас за тэгвэл дүүн таныг үлээлгээд явах. Одоо хоолоо шууд энэ дээр хийчихье. Тэгэл та. Тэгингээ би танд кейсэд хэлж байгаа. Тэдэг үү? тэрхий харин ширээ мэрийгээ бүрдүүлээд янзлаад гарсан биш. Хувийн өөрийнхөө хоолны шоу хийж байгаа юм шиг л. За манайх одоо ингэ шүү махаа ингэж хорно шүү гэж хэлжсэн сая. Бас тийм. Тий, жаа. Болгон чи гэсэн чи. Энэ бас харилцааны нэг гоё юу байхгүй юу? Тэгээ пи уумаар агаад идэг. Ихч байгаад идэг хажууд. Нэг чиг уцаар яриад тэгээ оронд гаргаад ирчихсэн баг. Тэгээ ширээгээ зэгцэлсэн. Энэ ширээгээ зэгцэлтийг болохоор пив зөвшөөрөл. Яа миний аманд бороо оруулах пив. Энэ хогийн саваад ааш тавьчих. За. Энэ хогийн сав. Ямар ч хангай. Сая ингэсэн юм. Стейк би нөө шарах тайлбар хэлж ирсэн юм. Эхлээд бол нөгөө нэг тасандаа зүгээр шарчаад стейкээ хоёр талаар нь хайрцагт байгаад за тэгээд хайрцагт байгаад энэ хайрын танганд одоо ингээд наалдсан шүү дээ. Энийгээрээ хэдүүлээ гоё бүр амтлаа явчихна гэсэн. Тэгээд стейкээ гаргаад ингээд түр шараад ингээ амраацсан. Ямар гоё. Ингээ амраад нь ямар очтой гэхэлэр илүү гоё зөөлхөн шүүсээ дотроо хадгалж идэх байхгүй. Тэр хэдүүлээ одоо энийг буцаагаад хийчихнэ гэсэн үг. Мах хүртэл амарч байгаа. Би амарх юм да. Ямар гоё юм бэ? Чи юу гэж бас гоё юм асууж байгаа. За. Чи юу тагоочтой холбоотой курс төгсөөгүй үстэй. Гүү штэ. Би ч одоо ерөөсөө сонирхлоороо тийм шин жор турших сонирхолтой. Тэгээд яг өөрхөн контентыг хэлж байна. За, та юу хийх гэж? Wine байна бидэрт. Pip байна. Тэхөө. Стандартс өөрөө бичсэн. Манай Темка авчирсан. In my pocket. Тэгээ. За ер нь гоё.
Ямар гоё. Би ч одоо хүмүүс наа жүжилж байгаа гэж боддог хаа. Би гэхдээ яг л үннээсээ л л гэдэм да. Надад гоё. Арай сарч бүр юм бэ. Ямар гоё наа. Гоё фреш нуунуудаар. Асан тэгээд энэ фреш моцарелла ашигласан. Бүр нөгөө яг усан дотор байдаг. Яг нөгөө зөөлнөр байдаг шүү дээ. Тийм моцарелла ашигласан. Тийм. Тэгээ гоё жимс, 2 төрлийн жимстэй байгаа. Манайх нөгөө за. Өчтөр хийсэн юм. Хизаа. Амжилт. За амжилт. Мотор дуурлаа. За алтан говьч. Янз юм байна шүү. Тэ. Яг би юу гэсэн үг яах вэ? За. Одоогоос 3-4 жилийн өмнө би уудаггүй байлаа. За. Ер нь бол баг үзээгүй үзсэн байх чихтэй чадсан. Ер нь ерөөсөө уудаггүйсэн байхгүй. Аха. Шинж. Хани хайхалч. За. Single ladies 4 киноны нээлт болоо. За. Тэгээд нээлтэн дээр бид нар говьд 60 хоног байсан юм чинь ингээд 200 гүнс ирж байгаа шүү дээ багийн гişүү. За. Тэгээд тэр багийнхаа дараадад алтан говь юу байхгүй юу? За. Говь чинь алтан говь. За. Тэгээд пив хараад тэр үед манайхан ингээд гоё хүдэн пив уух юмсан гэж бодгол байсан баг. Тэр зураг тийм шүү дээ. Халуун бол яг тийм шүү дээ. Тэгээд тэрийг ингээд хүсдэг гоё бодуулаад өмнөх юм гоё дурсан ч би болохгүй. Нилээх юм гэсэн. За нээлт боллоо. Танаа гарлаа, 40 хоног гарлаа, үзлээ 40 хоног дээр чинь юу гэж бодсон гэж. Үнээр болж ийн одоо ингээд цаашаа явах. Дахиад нэг 2 сар гахад үнээр баярлах юм байна да. Чи код гарчдээ? Ээ. Яг 40 хоног дээр. Аха. Шууд бүх юм зогсоогоод 20 гараад. Тэгсэн чинь бид алтангой авсанд аюу яадаг байхгүй юу? Өөрөөрөө бахархдаг байхгүй юу? Аха. Ковч гарсан манай гарашаар дүүрэн алтангой. Нээлтнээс үлдсэн. Тэгээд тэрчээс найзууд руугаа ойрхон бодох найзууд руугаа за тэр хайцгаар нь алхаж очиад өгье мөгийг гэлээ. Аюу чичээс пүүст бүхэн гингэр минь гээл. Тэр чинь жирэг чинь мөр зарахгүй байсан шүү дээ. Тэ? Тэгээд манай бүр гарашаар бүр ингээд хаалганаас бусад игнэгээр дүүрэн бич байгаа юм. Тэгээд өдөрт бас багснаа. Ганц хоёроо. Ганц хоёроо багсаад. Тэгээд би пив уусан. Тэг. Тэгээ алтан говьч харахаар ингээд миний дурсамжууд сэтэрдэг. Канаад явж исэн дурсамж сэтэрнэ. Ковидын үеийн гэртээ жаргаж исэн дурсамж сэтэрнэ. Дундаа жаргалтай үеийг саналдаг. Алтан говь. Та амсчлаа за. Би тэнд кейс уншиж өгье. За. Үнэхээр үнэхээр гоё юм баярлалаа. За, шүү дээ. За, унших уу. Би 18 настай. Их сургуулийн 2 дугаар курс. Хичээлийн цаг маань их учраас арай гэж цагаа зохицуулаад эмнэлэг орох, банкнд данс нээлгэх гэх мэт очир дараалал зогсох хэрэг гардаг. Тэдгээр тохиолдолд 50 орчим наснаас дээш ах эгч нар шууд л урдуур очир дайрдаг. Ардаа цагт баригдах ажилтаа байгаа ч ийм үзэгдлээс болж хоцрох, хичээлд орж чадахгүй үеч байсан. Миний үеийнхэн энэ асуудлыг байнга ярьдаг ч эцэст нь зүгээр л дуугаа өнгөрөх нь одоо элбэг байдаг. Ахмад настай хүмүүсийг хүндлээд урдуураа оруулсаар байвал очир дарааллын хэрэг ер нь байхгүй шүү дээ гэж боддог. Хүлээж байгаагаа хэлэхээр ийм жахнаас одоо цор хийлээ, өөдөөс үг хэллээ, ахмад настангаа хүндэлсэнгүү гэх мэтээр одоо зандруулахаар одоо загнуулдаг. Тэгээ өөрийн буруу мэд санагдаад чимээгүй болдог доо сүултээ гэсэн байна. За тэгээд бас автобус нь ч бас ялгаагүй хүнд цүнхтэй, гэр хоол учраас хоосон судалд сууж байтал зарим хүмүүс одоо ахмад хүн хажууд чинь зогсоод байхад одооны хүүхдүүд ийм соёлгүй гэж олон хүний нүдэн дээр чанга хэлэх, зандрах, бусдын өмнө эвгүй байдалд оруулах, ер нь залуу хүн байна гэдэг өөрөөсөө настай ах эгч нарт өглөөлж, загнуулж явдаг нас юм болов ч гэж бодох юм. Ахмад насныг хүндлэхийн хажуугаар залуусыг ч гэсэн хүндлэх соёл бий болгох хэрэгтэй санагдаж байна. Яавал дээр юм болоо гэсэн байна. Наа чи чиний кейс юм уу? Үгүй. Миний кейс ш. Энэ манай нэг би нэг найзтайгаа ярилцчихсэн. Тэгээд ер нь бас нэг юм дээр санал бодлоо ягаал ингээл ийц. Тэгээд ер нь манай нэг найзын
дүүн юм шиг байна. За. Тий. Ер нь гэхдээ энэ кейс шиг ер нь олон одоо би ийм юм сонсч ирсэн. Үгүй ээ. Наад 50 настай хүмүүс гэж шүү дээ. Наад хамгийн тод туссан юм нь Ахмад насны гэх юм. Энэ манай 50 настангууд яагаад ингэж нэг чирээд ит юм бэ? Би бол өөрийгөө Ахмад настан гэж боддоггүй шүү дээ. Гэхдээ бодно л доо. Зуугийн талыг нассан. Гэхдээ яагаад би л хэзээ чи надад санал тавьж өгсөнгөө гэхгүй. Харин тийм хүмүүс бас байна. Ер нь яг манай үеийнхэн Аха. үнэлгээ хэлдэ одоо миний хөргөн тавьтангууд маань өөрсдөө бас хэтэрхий залуу байхад нь Ахмад болгоол энэ надад судал тавьж өгөх хэрэгтэй, энэ тех хэрэгтэй гэмээргүй байна. Аха. Өчиргүүл тийм тухайн үед нэг тусгай юутай л бол биш л бол хэрэггүй байхгүй. За. За одоо ингэ. За тэр хүн ингээд үнэхээр суух шаардлагатай байж. Ахмад настай. За. За би. За та. Тэнгүүд за би одоо энэ 18 та хүн болчихъя. За. За тэнгүүд та үнэхээр автобусанд орж ирээд хөдөлгөөн өвдөд ч юм уу та суух шаардлагатай байна заа юм. За жишээлбэл та энэ дээр яах вэ? Одоо энэ хүүхдэд мэдрэгсэн шиг мэдрэмж төрүүлэхгүй тулд та яаж одоо Төрүүлэх юм уу төрүүлэхгүй юм уу гэж юу? тий. Чаас сууж дээ. Хоёлаа ингэ дүрд орж үзээ. За чи автобусанд суугаа гэж. За би ингэ сууж За байна. суугаа. Гэтэ ингэ унтаж мунтаад байж. Тэр чи Ингэ нэмэр. ингээд өөрөө өөртөө бодоод эхэлж байгаа. Тэмээт. За зүгээр явж. Зүгээр явж. За. Сайн байна уу? Одоо хитэн бодол явах вэ? Дөрөв бодлоо. Их чин чамаас нэг гоё юм гоох уу? За. Их чин харин нилээ алхаад хөл өгдөд болдгүй. Тэгээд чи нэг дөрөв бодол зогсож чадах уу? Их чин дөрөв бодол сууч. За тэг. За баярлалаа. Бас ингээл бол гоё зүгээр юм байна. Тийм ээ нөө. Тий. Гоё юм асуучих ч бас яг гэдэг. Эвгүй байна уу? Биш л юм байна. Нэг гоё юм байна шүү. Тэгээд чи ингээ гоё мэдрэмж төрүүлж байгаа байхгүй тий? Тийм. Юу гоё юм. Нэрээ би чинь энэ хүнд босч өгөөд ингээл би гоё үйлдэл хийж байгаа юм байна шүү дээ гэж Тийм байна. бодохгүй юу? Тийм байна. Тэгтээ шууд ингээд өөрт байгаа юм шууд ингээд хэлжүүлэх зүгээр юм байна тий. Тийм шүү дээ. Чи сая зөндөө алхаад ирлээ юм уу? Нэрээ алхацсан юм байна да. Тийм. Хөлнөвч юм байна гэж бодож Их байна. чин сая чамайг хараад л чи бүр дөрөв бодол сууж явлаа шүү дээ. Одоо дөрөв бодлоо. Би дөрөв бодол зогсож явсан юм чи дөрөв бодол зогсчих. Тэ? Яг энийг ингээ хэлсэн чинь надаа ингэ санагдаж байна. Манайхан ерөнхийдөө ихэнх нь ингээд нэг одоо л залуучууд гоё штэ. Энийгээл юм яриад гэл ингээд энийгээл те хүмүүстэй ингээл харж хахад тэнгүүт ерөнхийдөө ингээд хүнд өөрийнхөө бодол санааг нөгөө гоё ингээд ойлгуулад хүнтэй гоё мэдлэг нь хавраад байгаа. Хамгийн ихний тий. Энийгээд тэр хүн лөө инээлээ. Таних хүн болоо юм болоо тэр хүн инээлээ. Гэтэ одоо энэ залуугийн хувьд бол ингэсэн ба шүү. Одоо тэгэл судал тавьж өгдөг юм байна. Урд руу оруулдаг юм байна. Тэгсэр хагаад ерөнхийдөө жоохон залхаад тэнгууд залуус гэдэг чинь одоо ерөөсөө ахмадуудынхаа ингээл үгийг сонсоод ингэж явах хэвээр гэж бодогдоод энэ сүлдээ гэж. Хүндлэл гэдэг чинь ерөөсөө л би нэгээ хүндлэх тий харилцаан дээр янз бүрийн хүндлэл гэдэг чинь янз бүрийн байдлаар илэрхийлж байдаг байхгүй илэрхийлж байдаг байхгүй юу. Ядчил мессеж чиг хариуг шууд бичдэг. Тэгээ ажлын харилцаан дээр бол би ингээд над руу хүн ингээд мессеж бичих юм ингээд Viber чадчих юм бол би ямар ч тохиолдолд хариуг бичдэг байхгүй тий. Тэр чинь бас нэг ёсны хамтарч ажиллаж байгаа хүн хүндэлж юм. Тийм ээ. Тий. Хариу бичихгүй таг алга болчихдог хүмүүс байдаг байхгүй. Би одоо яах юм болоо яасан юм болоо. Нэг ажил өгөхөөр дуусаагүй нь мэддэхгүй алга болчихдог тий. Тэр чинь хүндлэлгүй л хандж байна гэсэн үг. Тэг их мэтчлэн хүндлэл ингээ янз бүрээр илэрч идэг. Бүх тохиолдолд хүндлэл байх хэрэгтэй харилцаан дээр. Тэгэнгүүт наад залууч нь бол би бол одоо шууд ингэж хэлнээр зөв буруу юу. Ийдгээр хэлээрээ. Тэр ахмад гээд байгаа. Тэр өөрсдөө ахмад хүн эднэр хүндэлсэнгүү гэж орилж байгаа хүмүүс тэртээ тэргүй хэлэхгүй л бол засрахгүй. Хүн л юм чин дараа нь бодно. За. Тийм болохоор уушлаарай. Би сая таны яриаг сонссонгүй яхаа. Тэ? Би одоо баслаа. Та уучлаарай. Би таныг харсангүй гэд босоо тий. Би таныг өстой ахмад гэж санссангүй гэдэг ч юм уу ингээд яг л дотроо бодож байгаагаа хэлэх хэрэгтэй. Тэгээд тий ахаа та ингээд дараагийн тохиолдолд өөрөө ингээд бодлоо хэлээд хэлчихэж байгаарай. Дүүнэр нь ойлгоод нь штэ ахаа гэд
хоолойны өнгө, нүдний харц, биеийн үйлдэлтэй бүх юмаа найс болох хэрэгтэй. Тэгэхгүй бол би таныг ойлгоод хараад байна штэ. Ингээ гоё үг хэлж штэ. Ойлгохгүй байсан штэ хаа. Та тэгээд гоё соёлтой байл та гэдэг. Инх юм бол нөгөө өнөөхөө зэвэг бүр л хүргэнэ. Тийм. Гэхдээ бүр нэг яжсан зэвүүн бас юм подтексттэй өгөр бас хэлж болохгүй. Үнэхээр хаа би таныг харсангүй. Тэ? Та намайг уучлаарай хаа. За та ингэ суучих би басчих гэдэг ч юм уу. Тэгэл болоо. Тэгээд яхад тэр хүн ойлгох байхгүй бас. Тэгэхгүй бол ингэ хэлэхгүй явах юм бол манай хэд маань миний үеийн ахмадууд маань бүр даврна. Нэр шүү. Хин ч хэлэхгүй нөгөө хүн хэлхээс нааш нохож цаас чичгээс нааш гэдэг чинь тий. Тэрүүн шиг ингээд үргэлжлээл яваад байна. Энийг ингээд залуучууд үнэхээр өөрсдөө ойлгоод мэдэрч байгаа бол ээлдгээр өөрсдөө гэртээ сургуульд хийж үз. Нэр манайхан ингээд хүнтэй мэдлэг хүмүүст ингээд буруугаа ойлгуулах, уучлалт гуйх дээр ингээд гоё хэлдэг хүмүүс зөндөө байдаг. Ихэнхдээ өндөр тооноор тий бухимдаж ингэдэг. Шууд гаргацдаг тий. Шууд гаргацдаг. Тэгэхээр өөрсдөө л манай залуучууд баг та нарын асуудал болжээ. Өнөөдрийн нийгмийн хувьд. Тийм болохоор энийг мэдэрч байгаа бол ээлдгээр учир байдлаа хэлээд тий. Эсвэл за би бол тэгж л хэлмээр байна. Аа. Тэгвэл энэ зогсохгүй үргэлжлээл бай. Тэгэхээр ер нь залуучууд нь л одоо гартаа авч энэ асуудлыг өөрсдөө шийдэж засах юм байна гэж ойлголоо. Тэгэхээр надад зөв ингэж бодогдсон нэг хэцүү юм байгаа байхгүй юу? Одоо тэр хүн одоо Ахмад Настан байлаа гэж орж ирэнгөө шууд хэлэхгүй ч юм уу, очир дайрах ч юм уу, эсвэл шууд зандарсангүй өнгө аясаар босооч гэдэг ингээд тэгдэг. Тэрийг нь ууралахгүйгээр яаж хүлээн авах вэ? Тэрийг яаж ингэж тэ одоо ингэж таны ингэ хэлж байгаа шиг ингэж хэлгээ. Мэдээж тэр чинь нэг эмоц байлж дуурах шүү дээ. Бос өнгөтл одоо тэгэл. Өө юу вэ ядарч ах чинь л гэж бас бодсон шүү дээ. Нөгөө би нөгөө машин дээр явжсэн чинь урд ногоон гэрэл ассан боловч урд тэрчгээрээ төгжрэлсэн баг. Тэгээ би хөдлөөгүй. За зогсчих. Араас машинууд сигналдаад энтэй талаас нэг залуу ингэж арах гэснаа. Бүр ингэж нөгөө миний машин тэнтэй тэгсэн чинь сонсогч байгаа юм чаа. Стамина яваач гэрлээс чалаа гэж байна. Амар уурлаад. Тэгэхээр би юугаа цаохоо ингэж нэгэд инээч хэлвэл явлаа гэсэн чинь хөөх инээс нь за яваач дээ гэсэн. Тэгтээ чи тэр уур замыг харж ийн амар уцтай гэх. Бид нар тэгжил орчин тойрноо өөрийгөө бас тийм сөрөг одоо онцгүй таагүй зүйлээс хамгаалахгүй бол зэрэгцээ дуурлаад ах юм бол дараагийн миний ажил бас уртал хэл. Өөрийгөө хамгаалах чадвартай байх хэрэгтэй биш. Энэ уурлж ивэл би уурлах биш ш. Ер нь бол яг ингээд уурлж байгаа хүнтэй яг уурлаад харьцах юм бол тэр автобусны дотор явж байгаа хүмүүс бүгд тэр одоо юуг мэд уур амьсгалд орно. Манай монголчууд өгөө аваа сайтай шүү дээ. Нэг муухай харахад гяс ингэж муухай аваад тэгэл яасан. Юунда муухай хараад байна чи гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр аль болох олон хүнд хүрэхгүйгээр л гоё ийдэг. Зөөлөн дугаар. Зүг. Ер нь бол чи айгүй орхон л бууч тийм л. Өөр аргагүй. Тийм нэг удаа илдгээр гоохож явах сандарч магтгүй. Хоёр дахь удаага арай гайгүй тий. Гол удаага тэгээд нэрээ гэд ингээд тэгээд аль алах аятайх өнгөрөөд яожилж биш, дарамжилж биш. Үнэн чин үннээсээ хүндэлж байгаа хүндлэлээ авчих юм бол чин үннээсээ л ярьж. Тий. Тэгээ ер нь бас хүүхдүүд та нар өөрсдөө аав ээжийг ч гэсэн анхаарч байхгүй юу? Хэлж яриад сануулад ааваа ингэдэггүй үстэй. Аава та автобусанд ороод ингээд суудал тавьж өг та аава 50 настай шүү дээ. Та гайгүй шүү дээ аава. Та миний хувьд бол ахмад биш шүү дээ. Тэ? Миний аава айгүй гоё шүү дээ. Та чи спортоор хичээлдэг шүү дээ аава. Та тий автобусанд ороод ингээд хүүхдүүд суудал тавьж өгөхгүй бол охин шиг нь хүүхд суудал тавьж өгөхгүй бол та ингээд гуйлаа яаж гуйх уу гэд хоёлаа аскоркон туршиж үзэх хэрэгтэй байхгүй юу? Тийм тий. Өсөж байгаа байна. Ер нь харилцаан дээр хүн заавал цаг гаргаж иж нөгөө чанд шарна гэдэг чинь. Өөрөө бэлтдэг, өөрөө сануулдаг ингээл яваал те. Боловсруулж байгаа л. Тийм. Ер нь бол өөрийгөө ахмад гэж бодоод
өө эдгээр ингэх хэвээр гэл ингээл хэлэх юм бол хоолойны өнгө харц бүгд өөр болол муухай болоод ингээл хүмүүс рүү ингээл өө хайгаал хараал энэ надад ясангүй ахмадгүй явж яхад чинь ингээл тиймээс биш бол мэдхгүй би тэгтээ 50 настай хүмүүс өөрийгөө ахмад гэж бодож ин тэгэхээр надаас та бүр надад энэ асуудал нь айгүй хүнд санагдчихсан. 50. Энэ 30. Одоо шийдэл ингээд таныг баг байхад За. Ийм танд өөрт чинь одоо шийдэл энэ 18 шиг юм кейс тохиолж ирсэн үү? Тохиолддог л байсан. Гэтэ би тэрний хүн дээр тусгаж авдаггүйсэн байна. Надад бол тийм үлдсэн юм бол ховрлоо. Ингээл таал ингээл зохицуулчдаг л. Зохицуулаад явдаг гэсэн баг те. Ерөнхийдөө бол яг хуу нэг тиймэрхүү юм аягүй гардаг гэсэн. Одоо би ингээд залуу хөлт урлагт ороод ирж штэ те. Тэгэхэд яг хуу зарим нэг урлагийн өөр салбарын ч юм уу ах эгч нар ингээ гой мэдлэхгүй бүр ингээ харчаад бүр ингээд яваад өгдөг. Нэг тиймэрхүү юмнууд дээр би эхлээд яана би яасан болоо яад намайг гэж байгаа юм болоо гэж боддог байсан. Гэхдээ би тэр тусам хичээдэг байсан. Гэхдээ шарандаа биш. Зүгээр л за би нэг онцгой юм хийсэн байна да. Эсвэл миний одоо жүжиглэлт таалагддаг юм болов ч гэдэг юм уу те. Тэгээд аваад би ингээд яадаг байсан. Ингээд жоохон онцгойгээр харах биш өөрлөгөө авдаг байсан шүү дээ. Тэгээд тийм болохоор надад тэр тэгтээ аюу хүнд үлдсэн юм шиг байна. Тийм болохоор одоо би нэг залуучуудтай хамтарч ажиллахаараа айгүй ийдэг байхыг хичээдэг байхгүй юу. Тааралтаараа жүжигч залуу жүжигчтэйг өө сайн уу гэж би ч ингээл бүгдээрээ л таньж байгаа шүү дээ би нэг те. Тэгэл инээ тэрэгээл ингээл тэгэл жоохон хүмүүс ажилд авах юм бол гойд ингээд инээж хөрөөл юм яриад ингээд аль хүнд надад аюу хөдөг. Гэтэ тэрнийг тэгтээ ойлгодоггүй бас олон янз байдаг. За зөвлөө яах юм бэ? Манай үзэгчд маань бас залуучууд маань бас ийм асуудал байвал бас комментээр бас бичээд үлдээвэл манай позитив дадлынхан маань ерөнхийдөө энэ яриаг маань гоё дүү шинжилгээ хийгээд яг мэрэгжлийн одоо үүднээс ер нь бацчих юм тий комментэнд дор. Яг энэ доор бичээрэй. Тий. Тэгээд ер нь наа чин тийм үе хоорондын ялгаач гэж хэлэх юм уу те нийгмийн харилцаанд орж байгаа үе хоорондын насныхны хоорондын асуудал үүсэж байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол хэдэн настайч хүн бай, ямар ч ажил хийдэг ч хүн бай. Ер нь өөрт тань эвгүй хандлага энэ нэг гаргах юм бол хүн дээр битгий бас хүлээж авч байгаа. Гэмээр. Дандаа гоёор удаад яана энэ хүн ингээд нэг жоохон таагүй өнөдөр яатсан баг таагүй байгаа юм баг та тий. Тэгээд ингэж харьцаж байгаа баг. За зүгээр өндрөө гоё төвчээд инээгээд өнгөрөч тий. Тэгэхгүй бол би дараа нь ажилтаа штэ тэр хүнтэй ингэж тэгээ өөртөө стресс аваад баахан хүнд чулуу өөрөд надад хүсэл алга шүү дээ тий. Тэгэд миний дараагийн уулзах хүн надад гим хийгээг байхад тэр ураараа ормооргүй шүү. Тий. Би өөрийнхөө дурсан чинь дахиад нэг тийм хэрүүл урууд үлдээмээргүй шүү. Тий. Тэгэхээр гоё хөнгөө манайхан хүлээж аваад хизээч битгий өөрийгөө дорд бодчихъя. Энэ намайг би одоо ядарсан харагдаад энэ намайг дээрлэж байна гэж битгий бодчихъя тий. Ихэнх юм тэгж үүсдэг байх гэж бодлоо л та сая. Зөв. Тий. Тий. Гоё ингээл хүлээж аваад за энэ хүн намайг биш өөр хүнтэй таарлцсан ч би 5 минутын өмнө гарсан бол энэ хүнтэй таарлахгүй байсан байна. Харин яг энд нэг хүн явж байхад энэ хүнтэй ч гэсэн тэгж л харьцах байсан байх гэдэг өнгөрчихжээ. Харин залуучуудтай хэлэхэд манай аав тэгжсэн. Бид нар дэлгүүрт явж байгаа хгүй. Тэгсэн чинь нэг эмэгтэй өвөө гэлтэгдэг хгүй. Өвөө та энийг минийг гэл манай аав чинь бас цэмбэр хүн байсан шүү. Тэмцээсэн ингээл өсмөсөн амиг гой самц өндөртөө болсон. Тэгсэн чинь өвөө гэсэн чинь аав ингэж харж ирсэн. За би ч одоо өвөө болсон л доо болсон. Тэгээ миний ачцээ тэгтээ чамаас бол одоо баг 3 дахин дүүдээ гэсэн байхгүй юу? За. Тэгэхээр одоо тэр хүний 30 настай манай аавын одоо манай хүүхдүүд нэг 3-4 настай байсан байгаа байхгүй юу? Тийм үү? Тийм ээ. Тий гэж хэлж ирсэн. Гэтэ инээж аваад хэлсэн аахгүй. Тэгээ би тэр үед яг аавыг өвөө гэж хэлэхэд надад би ч гэсэн ингээд сэрцэг авч байгаа байхгүй юу? Яагаад аавыг өвөө гэж байгаа юм болоо гэд тий. Тэгээд манай аав дараа нь тэгжсэн. Ер нь миний охин миний охины өвөө биш л бол хэнийг ч битгий өвөө гэж дуудажаараа өвөө эмээ гэж дуудаж байгаарай гэж хэлж ирсэн.
Тэр үг санаанаас гардаггүй байхгүй юу? Нэрэл тийм. Бид нар ахаа ихчээ. Тий. гэж хэлж болно шүү дээ. Тий. Тий шүү дээ. Тэгэхэд бид нар тэгэл нэг хүмүүс тэгээд идэв. Ингээл өө наач нэг хөгшин хүн байсан. Иви алуу иви зайлвал тэр хүнийг гэд энэ хүн хэдийгээр тэр хүнийг ингээд хүндэлж байгаа тий. Энэ хүнийг одоо настай хүн байна гэж бодож байгаа ч гэсэн үгээ бодож явах хэлэх гэсэн. Нөгөө чанд чарсан харилцаа шин тэр байхгүй юу. Тэгэхээр манай яг энэ влогийг үзэж байгаа залуучууд хизээч хүнийг өөрийнхөө өвөө эмээгээс бусд хүнийг өвөө эмээ гэж битгий хэлж байгаарэ. Ахаа ихчээ гэж байгаарэ. Тэгээд нөгөө ивэ зайлуул хөгшин хүн байлээ гэж битгий хэлж байгаарэ. Гоё юм тий. Гэл тий. Ахаа та сууж явах юм уу? Ахаа та суумаар ээ нөө ингмэр ээ нөө гэд тэгээд олон хүний хажууд ингээд хэлэхгүйгээс гадна очиад үнэхээр ингээд тэр хүнийг халамжилж байгаа болвол ингээд явах хэрэгтэй. Тэгэл нөө бас нэг ингээд ийм байдаг шнэ ингээд эмэгтэй хүмүүсийг шууд ингээд за яг жоохон мэралч гэсэн ч юм уу тийм эмэгтэйчүүдийг хүүе жирэмсэн юм аа гэсэн юм. Миний хажууд хит болж исэн шүү. Яа. Тэ? Тэр л юу вэ? Дандаа юмыг хүнтэй харилцахдаа бодож боловсруулж энэ бол нөгөө муу санаа биш байхгүй юу? Энэ ингээд нөгөө харилцаагаа сайжруулах бусдыг эвгүй байдалд оруулахгүй байх тий бусдыг тийм сэтгэл нагаар унахгүй байх урмыг хөвлөхгүйгээр байх хэрэгтэй. Яа. Эцэстний ингэж хэлмээр байна. Гэтэ нас мэдхөөс би одоо чи нэг юм айгүй хэцүү насны юунд ирчихэж байгаа байхгүй одоо 30 хүрэх чаа штэ. За. Тэнгүүд ингээд нэг юм сахал самбаа болсон ингээд залуучууд байгаа байхгүй. Тэгээд би тэнгүүд нүүдэл зарим юм мөн дээр харалта танихгүй хүмүүсийг ахаа махаа гэж шийдэ такси максинд ч юм уу те. Ах награа эргээд мэргээдэл. Тэгээл яангууд тэнийг өдөө би хэлсэн. Чи тооных ингэ наваг гэхгүй юу? Тэгэл би тэд гсэн чинь. Хоёул чицсан байна. Би нөгөө авчид ахаа махаа гэж хэлсэн. Тэгээ асууж шүү дээ тийм. Тэгээд би гинт нэр би ч одоо баг 30 хүрэх гэж байгаа. Тэгээл баг нэх бүр ингээл тасраагуулаад ер нь тэгээд хэцүү хүнийг ах мах ихч мэгч гэж ер нь хэлтгүүд болцсон юм байна да. Яг үнэ. Тэгээ ер нь бол бас шууд тохиролцох амархан байдаг шүү дээ. Хитнэстэй тий. Тий. Тэгээ 50 ирэхэд ямар залуухаар тий би бол чийлэх юм байна. Тий чиг үйл зүгээр үү? Чиг үйл баярлах юм уу гомдох юм уу гэж ярьцдаг байхгүй юу? Тий штэ. Тэгэхээр үе баярлаа штэ гэж мэгэл тий. За гэл ингээд. Тэгээд тэрнээс хойш би ч нэг гоё хөвгт талж байсан. Өөрөө. Яг үнэ гоё штэ тий. Өөрөө юу гэж бодож чинь гээл тий. Өөрөө. Та нэг гэрт орчоод хормоо ээжэд нэг гэрт орчоод ирсэн чинь аав чи ирдэг байхгүй юу? Тэгсэн чинь манай аав шооч юм чинь тэгэд ба штэ. Нөгөө ерөөсөө аав ээж гэхгүйсэн гэнэ өстө өөрөө яасан. Тэр наа бажа тоёг додатахтаа гэдгсэн. Тэгээ ээж аав ингээ ирээсээс чи өөрийг тэндуулж. Тэгээ нэг одоо ингээд албаасаар хормоо хийгээд миний охины гууж аваад ер нь бол хэдүүлээ аав ээжээ болох ёстой штэ одоо гэдэг. Тийм би ч гэсэн одоо ингээд анх удаа би ингээд хүнээр бас ингээд те аава гэж дуудалмаар штэ гэдэг ба штэ. Өөрөө тийм бас тэгвэл чамшиг л байсан юм тийм. Өөрөө. Тийм үг сурч авсаа. За ийм байна. Тэгээд над руу нэхгүй бас ингэж ярьсан штэ. Ундармаагүй. Би бүр ингэж за хин гисэн бэ гэсэн чинь ундармаагүй. Тэгсэн чинь за яасан хөө. Бас хамирч үжгэлсэн. Тэгсэн чинь нөгөө ийм ингээ яах вэ гэсэн чинь за би нэг жоохон бодъё даахөө гэж хамсаа яриад тэгээд би зүгээр дараа нь бац. Тэгээд дараа нь яг бид нэг ажил хэрэг яриад уулзсан байхгүй юу. Тэгээ яасан би хэлсэн. Үгүй яг наа гой гэдэг байгаа юм бэ гэдгийгсэн байхгүй. Тэгсэн чинь үгүй нөгөө хүндлээд гавьяатаа хүндлээд гэдэг байна. Тэгэхээр бас бид нарыг тэр хүнийг хүндэлж хэлж байгаа үг гэлгийг бид нар бас буруугаар ойлгож болох байгаа байхгүй. Тэгэхээр маш олон нарийн мэдрэмжүүд бидний харилцаанд хэрэгтэй. Яг үнэ тийм л юм байна. Тэгэхээр одоо яг кейсэн дээр бол бүтэн дүнэлт эний бурууны зөв гэж байхгүй тий. Тэгэхээр тийм л. Өчтөн яасан гой бас хэлсэн шүү дээ тий. Ер нь бол
хариунуудаа хэлсэн байгаа тий. За ингээд та бүхний өмнө 30 жил 30 он сэлсэн 50 жил 50 он сэлсэн. Хүмүүс өөрөө өөрсдийнхөө ингээд туршлагаа өөрөө өөрсдөө тохиолж ирсэн зүйлсүүдийг ингээд чадаа ярилцаж тэгээд бидний энэ яриа, энэ кейсүүд тэгээ позитив бодлын одоо сэтгэгдэл дүгнэлт тэнгуүтэ манайхны бичиж байгаа үг одоо санаа бодол бүхэн олон хүнд ингээд гой хүрээд олон хүмүүс бас өөрсдөө стрессгүй болохын тулд эхлээд харилцаанаасаа гоё эхлэсэй гэж хүсэж байна. Тэ. Тийм учраас ч гэсэн энэ хоёлаа энэ влогийг бас хийж ярьсан шүү дээ. Нэг хүн ойлгох юм бол нэлээд идэв хүн ойлгодог гэж байгаа байхгүй яа гэх юм хүмүүс ингээд харилцан ярилцчихдаг. Тэгээд бидний давуу тал биш дээ гурван сайн шүү дээ. Тийм шүү дээ. Яг харилцаанд орж байгаа яг ингээд гадуур ажил хийгээд сураад боловсроод ингээд харилцаанд орж байгаа хэд байгаа юм. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр хэдүүлээ гоё Монгол маань хөгжөөсэй гэж хүсдэг болвол тэ хүмүүс надтай гоё харьцаасаа гэж хүсдэг болвол хэдүүлээ өөрсдөөсөө За тэгээд энэ алкалайн ус байгаа гэж бас манай влогтоос хамтарч ажиллаж байгаа. Алкалайн гэдэг нь юу гэж байгаа вэ гэхлээр шүлтлэг гэж байгаа юм. Алкалайн гэдэг нь шүлтлэг. Тэгээ шүлтлэг ус гэсэн үг. Тэгэхээр шүлтлэг ус маань яадаг вэ гэхлээр одоо бид нар нэг хүн тоол, мах их хідэн, гурил их хідэн те ингэнгүүт одоо бидний биеийн хүчил ихсдэг юм байна. Хүчлийг одоо энэ шүлтлэг усаар одоо шүлтлэг зүйлээр одоо хүчил шүлтлийн харьцааг ингэ тэнцвүүлдэг юм байна. Тэгээ хүчлэг газар чи ер нь ингээл ийм нян вирус, бактери үржихийн таатай нөхцөл болдго юм байна. Тэгэхээр бид нар аль болох одоо энэ усандаа хэрэглээндээ шүлтлэг хэрэгжилж ивэл одоо энэ яг биеийн баланс ал тэнцвэрж гин гэсэн үг. За тэгээд алкалайн ус нь бас энэ юутай мэлээ хчээ. Цайр, селен хоёртой гэсэн үг. Хаанх вэ? Энэ Апугийн штэ. Монгол юм уу? Тийм, Монгол. Би бас энэ гадаадын франчайз би нэг Монголд үйлдвэрлэдэг юм ус байгаа. Вино ууж байгаа хүмүүс одоо ууж байгаа виноноос илүү ус сайн хэрэглэх юм бол ягчдаг тий. Юм ус байгаа гэж. Тэгээ шүлтлэг гэж зүгээр монголоор нэрлэчихгүй. Өөр шүлтлэг гэсэн ус байсан юм байна гэж. Дагцчих гэсэн юм гэж. Тийм дагцаад байсан юм байна. Алкалайн гэдэг. За нэг юм ус байгаа шүү. Тэгэхээр сая кофе чанс гоё зөөлхөн бол бас бодлоо. Юу за тэгээ бас баярлалаа. Гоё хаал хийж өгсөнд баярлалаа. Тэгээ бас ингээл чивтэрийн сая ингээл цаг хугацаа өнгөрч шүү дээ тий. Тэгэл нэг цаг хугацааг бас ингээд хамтдаа энэ хугацааг ингээд ярилцаж цуг байсанд баярлалаа. Танд гэсэн баярлалаа. Бэлгэнд баярлалаа. Гинтийн бэлгэнд. Тэгээд дараагийнхаа төлөө манай галтаон тэгвэл дараагийн дугаараа юу? Тэгье. Одоо тэгээд терраса гоё янзлээ. Гоё орчин бүрдүүлж бас хүмүүстэй үзүүлээ. Ер нь ингээд энд ярьж байгаа, хэлж байгаа, хийж байгаа ингээд бүх юм би бас үлэрсээ аваасаа гэж бодоод байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр гоё дагчлтгий. Тэгээ өөр гоё газар очие. Аялалд явж ярилцъя. Тэгье. Яг үнэ. Тэгээд гоё нэг гоё компани аль компани оффист очиж ярилцмаар байна. Тэгэл та. Тэгвэл чи тэр оффист нь гоё өдрийн хоол хийгээд хүмүүсийн тоогоор хоёлаа бэлдээд тэгж болох юм. Тий, тэгвэл жоохон багхан шилмтэй. 500-600 үнэтэй ачилж байна. Юу фильм штэ. Тэгэл та. Тий, яарн Түр тэн дээр гоё юм ажил зэргийн харилцаа юм ч юм уу те. Харилцаа дотор ажил. Тийм, компани дотрын те харилцаа ч юм уу те. Яа зөндөл харилцаал байна та тий. Тэгвэл ажиллахтаа өдрийн цааны үеэр бид нар бас ажлын харилцаа хэцүү юм үү гоё юм үү юу гэж хүсдэг юм бэ? Яг үнэ. Яг үнэ. Тий. Яг гоё орчноо бас гоё. Тэгье. Алтгоондоо тэгээд битээр ингээ хоолны материалыг тэмк аваад би тэгээд ингээд за өдрөг та тийм хоорой гэдэг ингээ аваад хөөхөн би энтэй ингээд нөхөд явж байгаа. Их тийм хоол юм шүү. Ямар санагдаж байна л. Тэгье гэлтэй. Тэгээд бага. Дараагийн кейс хэлчих. Яг энийг болохоор ингэсэн. Надад ч гэсэн тэр нь таалагдж байгаа. Одоо харилцаа алган дээр үүсдэг. За. Байгууллагын харилцаа.
Найз нөхдөдтэй харилцаа, гэр бүлийн харилцаа, хосын харилцаа тий. Өөр байгалийн харилцаа гэж байна. байгалийн харилцаа бас байна шүү Тийм. Байгальтай бид нар яаж харилцаж байна тийм. Машин хоорондын харилцаа. Машин хоорондын харилцаа гэж байна. Яг машин хоорондын харилцаа заавал тийм шүү. Тийм. Гэх мэтчлэн бид нар ямар нөхцөлд ямар хүмүүстэй харилцдаг тэр болгоныг ингээд багцлаад битээ нэг жишээгээр ярина. Дараагийн харилцааг надад яг юуны харилцаа, юу гэдгийг бол хэлэхгүй байсан гэдэг. Тийм, угийн одоо хэлэх боломжгүй. Ягаад тэгэхээр одоо нэвтрүүлэг цацагдаад тэгээд хүмүүс доор комментэн дээр те ямар харилцааны кейсүүдийг бид нар одоо ярих шаардлагатай байна. Ямар харилцаан дээр хүмүүс илүү их одоо ярих хэрэгтэй байна гэдгийг одоо тэр комментыг уншиж агаад кейс явуулж болно шүү. Тэндээсээ тийм тэнгүүдээ үзэгчдээсээ бас кейс аваад тэрийн шууд ийл уншиж авчихсан бодоод байна. Ер нь бол тий. Тэгэхгүй бол та чи намайг чи юм биш юм шүү. Чи зохиос юм биш үү? Одоо насаа нөгөө чи юм биш үү гэ. Би зүгээр бодохгүй яс миний дүүг одоо хин тэгээд дээрчсэн болов. За тэгээд бүгдээрээ гоё харилцаатай хоолтой унттай харилцаасаа та хоолсойтой сайхан амьдарцгаая. Тий. Баяртай. За дараагийн дугаар уулзцгаая. Баяртай.